Уильям Шекспир нь хүн төрөлхтний утга зохиолын төвхөнд хамгийн алдартай зохиолчдын нэг. Түүний Гамлет, Ромео ба Жулиета, Макбет зэрэг зохиолууд дэлхийн дахин тайзнаа амилж утга уянгийн ноён ориглууд хэмээн үнэлэгцээр ирсэн. Гэхдээ бидний олонх нь Шекспирийн жүжигүүдийн ард нуугдсан төр, сүм хийд, тагнуулын албадын нөлөө, эсвэл түүний текстүүд дэх нууц кодчлол, хаант засагт итгэх итгэл, түүхэн гуйвуулгын ардчилсан өнгө агсийн талаар төдийлөн мэддэггүй. Энэ бол Шекспирийн уран бүтээлийн гүн гүнзгий нууц болон нэг ёсны улс төр сүсэг бишрлийн хослол дундаас ургасан уран зохиолын ертөнц юм. Түүнийг жүжигээ бичиж эхлэх үед Англи улс хатан хаан Элизабетийн хатуу гарын дор төвлөрсөн засаглалд ороод байлаа. Түүний үе бол улс төрийн докторгүй байдал, католик болон протестант шашны мөргөлдөөн. Дотоодын хувилтаа, гадаадын төрөмгийлэл гэх мэт аюул дүүрэн онжиглууд байв. Шекспирийн бүтээлүүд бид тухайн үеийн улс төр, эрх мэдэл, төрийн хууль ёсны хаан хэн бэ гэх мэт асуултыг гүн үзгий шингээсэн байдлаар харж болно. Макбет болон 3 дугаар Ричард зэрэг жүжигүүд нь үнэн хэрэгтээ хаан засаглалын эрх мэдлийн ёс суртахууны үндэслэлийг батлах зорилготой байж болзошгүйг судлаачид тэмдэглэдэг. Тэр үеийн Английн хуулиар хааныг шүүмжилсэн, түүнийг бурханлаг биш гэж үзсэн санаа бүхий бичвэрүүдийг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн ялладаг байсан. Тиймээс зохиолчид шууд хэлэх бус бэлэгдэл, домог, өнгөрсөн үеийн хаатын дүрээр дамжуулан эрх мэдэл, шударга ёсыг дүрсэлдэг байв. Үүний тод жишээ бол Шекспирийн түүхэн жүжигүүд. Олон судлаачид Шекспирийн бүтээлд нууц код, гүн давхар санаа агуулгаддаг гэж үздэг. Ялангуяа Гамлет жүжигдэх Play Within a Play жүжигийн дотор жүжиг тавих хэсэг бол түүний үзэгчдэд шууд утгыг үл орхиж төр засгийн авилгыг далтхан шүүмжилсэн байдлаараа гайхагддаг. Түүнчлэн зарим түүхэн жүжигүүдэд тухайлбал 3 дугаар Ричард, 4 дугаар Хенри, 5 дугаар Хенрид хаадын түүхийг гуйвуулсан байж магадгүй. Заримдаа тэр тухайн хааныг гүтгсэн мэт эсвэл хэд сайнаар харуулсан байдаг. Үүний ард тухайн үеийн засгийн газрын захиалга эсвэл Шекспирийн өөрийн амнаас уран бүтээлээ хамгаалах бодлого байж болно. Жишээлбэл 3 дугаар Ричард жүжигт титэн булаахын тулд төрөл саднаа хордуулж, гаж муухай гадаад төрхтэй залтай хүнээр түүхэн хаан 3 дугаар Ричардыг дүрсэлдэг. Гэтэл зарим орчин үеийн судлаачид 3 дугаар Ричард үнэндээ цэвэр шудраг хүн байсан гэх баримтыг дэвшүүлдэг. Шекспирийн амьдралын намтар дэндүү бага мэдээлэлтэй байдаг нь олон таамаг эргэлзээг төрүүлдэг. Түүнийг үнэндээ өөр хүн байсан эсвэл түүний нэрийг хуурамчаар ашигласан гэх мэт баримтууд гарсаар ирсэн. Нэгэн таамаг бол Шекспир Английн тагнуулын албатай холбоотой байсан гэх санаа. Тэр үеийн жүжигчид, уран бүтээлчид олон нийтийн оюун санааг чиглүүлж чаддаг учраас төрийн тагнуулын хүрээлэлд байж болох байв. Жүжигийн театр бол тухайн үеийн хэвлэл мэдээллийн гол хэлбэр байсан учраас сүм хийд болон төрөөс хяналттай ажилладаг байжээ. Эдгээр сэжүүрүүдийг ашиглан зарим түүхчид Шекспирийг 1-р Элизабет, дараа 1-р Джеймс хааны засаглалын үед төрийн үзэл суртал түгээгч софт пропагандагийн гол тоглогч байсан гэж үздэг. Хамгийн сонирхолтой онцлог бол Шекспир үнэхээр өөрөө зохиолч байсан уу? Шекспирийн зохиолуудыг Франсис Бэйкон, Кристофер Марлоу эсвэл Эдвард де Вер гэх язгууртнууд бичсэн байх магадлалтай гэж үздэг. Анти Стратфордын үзэл суртал өнөөдөр ч маргаантай сэдв хэвээр байна. Учир нь Шекспир албан ёсоор сурвалж сурсан баримт үгүй. Латин болон грекийн сонгодог зохиолуудыг унших мэдлэгтэй гэж үзэхэд амьдралын баримтууд дутмаг. Гэсэн ч Шекспирийн нэр дээр хэвлэгдсэн бүтээлүүдийн утга санаа, дүрслэл, хэлзүү нарийн техникүүд нь гудамжны жүжигчин гэхээс илүүтэй төр дотор байсан боловсролтой оюунлаг хүний гарт гарах бүтээл мэт харагддаг. Одоо цагт Шекспирийн жүжигүүдийг хайрын түүх, трагеди, инээдэм гэх мэт ерөнхий төрөлд хуваан үздэгч түүний гүн санаа бол түүхэн үйл явдлыг хүний ёс суртахууны торгон мэдрэмжтэйгээр дахин амьлуулах явдал байлаа. Түүний зохиол бүрт үнэн гэж юу вэ? Хаанчлал ёс суртахуунтай нийцдэг үү? Хүний хувь тавилан хувь хүнээс шалтгаалах уу? Гэх мэт асуултууд зохигдно. Энэ нь зүгээр нэг тайзны зохиол биш, харин ард түмний оюун санааг хэлбэржүүлсэн зөөлөн зэвсэг болж байсныг илтгэнэ. Шекспирийн жүжигүүд зүгээр нэг урлагийн бүтээл биш. Тэрээр хаант засаглал, үнэн худлын хил хязгаар, хүний ёс суртахууны гүн гүнзгий асуултуудыг үеийн үед тавьж чадсан сууд оюунтан байлаа.
Харин түүний хэн байсан нь жинхэнэ зохиолч уу, төрийн захиалгад PR зэвсгүү гэдэг асуулт өнөө хүртэл нууц хэвээр. Хэрвээ танд энэ түүх сонирхолтой санагдсан бол лайк дарж сувгтмаа subscribe хийгээрэй. Бид тун удахгүй дараагийн нууцлаг түүхтэй дахин уулзах болно. Баярлалаа.